This is the future. Evolution. This is the future. Зарц гоё завсарлаа тийм ээ. За одоо манай шоуны celebrity date хэсэг маань эхэлж байна. Бүгд алга жишээ. Яа. За юуны түрүүн завсарлагын дараа бид бүгдээ бас өнөөдөр ивент итгэгчүүдэд дурдъя. Манай ерөнхий ивент итгэгчээр Сингур ультра ажиллаж байгаа та бүхэн маань одоо мэдж байгаа тийм ээ. Ультра смут, ультра кул Сингур ультра брэнд байгаа. За тэгээд Монголын хамгийн зөөлөн шар хайраг. За мөн бидэнтэй ерөнхий ивент итгэгчээр Тиний хамтран ажиллаж байгаа уламжлалыг шинжил Тиний брэнд. За манай ивент итгэгчээр 1998 оноос олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй эрхтэйчүүдийн эмнэлэг, гард малын эмнэлэг ажиллаж байна. Бүгд гард малын эмнэлэгт алга жишээ. За манай ивент итгэгчээр Lendman Монголын анхны финтек компани Lendman-ийн цоо шингэний үйлчлэгээ болох Lendty гэдэг үйлчлэгээ. Тэгээ хүссэн бүхнээ хүү шимтгэлгүй аваад урьдчилгаа төлөхгүйгээр аваад хүснээр хувааж төлөөрэй. Тийм ээ? Манайхаа ашиглаад үзээрэй. Lendman-д баярлалаа. За дараагийн ивент итгэгчээр Camelot Lab 28 жилийн настай Испаний эмзэг эрхтний арчилгааны брэнд Camelot Lab эмэгтэйчүүдийн эмчээр хамгийн их зөвлөгдсөн 3-аас дээш бүх насныхаа хэрэглэх боломжтой ийм гоё брэнд байгаа шүү. Та бүхэн маань сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. Мөн манай ивент итгэгчээр Impact Mint соёлын задлуулсан сонголт Германы сахаргүй Impact Mint ажиллаж байна. Бүгд яагаад гэвч Зя манай мөн хамтран ажиллагчаар Баргало үнэртэн танил тохирох гайхамшигт үнэртэн гэлээ. За мөн Маскулан хязгааргүй таашаал мэдрүүлж өөрийгөө болон хайртай өнөө халамжлахад туслах Маскулан бол яг л хайр шиг. Маскуланаас яг л хайр шиг. Дэлхийн 60 гаруй орнд хөдөлгөөн зөвшөөрөгдсөн Герман чанар дээд зэргийн аюулгүй байдал Маскулан байлаа манай хамтран ажиллагчаар. За мөн манай хамтран ажиллагчаар Vivi Flower Shop цэцгийн дэлгүүр мөн Pixie Media Your Vision Pixel Perfect манай өнөөдрийн энэхүү контентыг хариуцж байгаа. За тэгээд мөн бүгдээрээ YouTube баласын хамт олондоо алга жишээ өнөөдрийн энэхүү боломжийг олгосон. За ингээд мөн өнөөдрийн ивент итгэгч болон хамтран ажиллагч нар маань бүгд байлаа. За ингээд бид бүхний контент одоо celebrity date буюу эмэгтэй одоо celebrity гарч ирнэ. Singur. What's next? The moment is now. Feel it breaking now. Hold it close, let it shine. The moment is now. Хүснээ авахдаа хойшлуулах хэрэг байна уу? Хөөе. Өдөрт 1000 төгрөг төлөөд байвал амар юм биш үү? Үй. Вау. Өргөс тэмгчээ 30,000. Lendtyгээр л өдөрт 1000-аар төлчих юм байна шүү дээ. Юм уу 60 хоногт хүслээрээ л төлчих. Хүснээ аваад хүслээрээ төл. Ийм л амархан. Урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүй Lendty. Маскулан таны итгэл таах
хамгаалалт, герман чанар, хамгийн нэмгэн хамгаалалт, зөөлөн торгомсод, үегэлтэй товруутай, хүний биеийн бүтцэд тохирсон. Түүний эсрэг хоёр эсрэг биш, эсрэг нь цаашаа тий. Түүний төлөө хоёр залуу бас байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас сонирхолтой байна гэдэгт бол итгэлтэй байна. За эмэгтэй селебрити хин гэж бодож байна хаа? Хин? Намоне. Намоны чинь төрцсөн биз? Үгүй л үү штэ. Биш. Нөгөө нэг жин гэдэг охин чинь төрсөн тий. Надад тий. Авада ката. Тэрсээ андаа. Окей, гайхалтай. За ингээд та бүхний өмнө эхлээд эрэгтэй оролцогчдод дуудана тийм ээ. Зөв. За бүгдээрээ манай өдрийн селебритийн эрэгтэй оролцогчдод алгачдаар тавцгаая. Яа. Адаарчлаар тавцгаая. Вау, бүгдээрээ адшээ. За одоо ингээд та бүхний одоо хүссэн үлээсэн селебрити дейтийн гол эзэн тийм ээ. За манай эмэгтэй оролцогч та бүхний өмнө халуун таслаар эмэгтэй селебритиг угтаацгаая. Химбэ. Вау. Гайхалтай. Бүгдээр гарсан хүмүүст бүгдээр алгацч бэлдээ тийм ээ гайхалтай. Жохон дутуу шүү манайхаа. Аль нэг алгацч шидгөө. Сонсъё. За окей манай хоёр залуу маань те юуны түрүүнд ихлээр гоё өөрсдөө танилцуулаад энэхүү болцоо гоё эхлүүлсэн дээр гэдэгт бол итгэлтэй. За манай эхний залуу эхлэе тийм ээ. Өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ананд гэдэг. Би тэгээ 24 настай. Банкнд ажилладаг залуу байгаа. 24 настай Ананд гэдэг банкнд ажилладаг. За бүгдэнд нь өрөө мэндэргий. Намайг Гамболтын лавгцэн гэдэг. Одоо 29 настай спортын тамирчин байна. Окей. Гайхалтай. За манай эмэгтэй маань гоё. Өөрийгөө танилцуулаад тийм ээ. Яагаад өөрийг чинь энэ хоёр залуу одоо тий гэд бүр ингээд чи өөрийн амар гоё давуу тал хэлж хамгийн гоё. За сайн бацгаана уу? Намайг Анхлун гэдэг. Тэгээд одоо ер нь 20-ын дундуур наслаад явж байна. Тэгээд миний давуу тал гэх юм бол би маш олон тал руу хуурч чаддаг тийм хүн байгаа. Нэгэн хэвийн энгийн биш. Энгийн биш. Гайхалтай. За үнэнч фэнүүд нэрсэн байна тий. Яа олон хүний өмнө ерөөсө гараагүй амар удцсан чинь сандраад байдаг гэж байна. Тэгэхээр чинь подкастаа л хийж байгаа тий яг камерны ард байдаг болохоос шүү дээ. Яг урд бол байгаагүй тий. Юу гэж байгаа юм бэ? Урд л байдаг үстэй. Гэхдээ юм олон хүнийх нь яг ингээ бодитоор үзэх. Камераар хүмүүс бичсэн шааж явах тийм. Зурглаач хийсэн. За энэ хүн юу гэж орилоод байгаа юм бэ тий? Fuck you гэж орилоод байгаа юм уу? Love you гэдэг юм уу? Ямар сонин дуу. Love you гэдэг юм уу? Fuck you гэдэг танарчтай бүр согтцсон юм уу аашин тийм ээ? За. Манай хоёр залуугаа өөрсдийнхөө давуу талыг хэлээж төхөө. За миний хувьд болохоор би бас айгүй олон тал руу хувирч чаддаг. Ер нь сонирхдаггүй юм баг байхгүй. Спорт бол спорт, тэгээ урлаг бол урлаг, тэгээ дуулах дуртай тийм хүн байна. Тэгээ ер нь айгүй хүнийг ойлгохдоо бас сайн, айгүй халамжтай гэж боддог өөрийгөө. Вау. Халамжтай тийм ээ. За манай нөгөө залуу. Хөрөвдөг залуу тийм ээ. Хөрөвөөч залуу. За яг давуу тал гэхээр сайн мэдэхгүй байна. Юуцээ спортоор хичээлээд 21 жил болсон байна. Тэгэхээр тууштай байж магадгүй. Вау. Бараг надтай чицэн хугацаанд спортоор хичээлсэн байх шээ. Яа ямар амар юм бэ гэж. Ахын чамайг төрж явахад спортод орж илаа гэдэг л тийм. За. Окей, манай англи өнөөдрийг ямархуу залуу хайж ирсэн бэ те? Ямархуу залуу байгаасаа гэж бодож байна. Төсөөлж байна те?
Би болохоор яг ингээ өсвөр наснда өөрийнхөө сонирхдаг залууг ингээд өөрийнхөө яг эсрэг юм даруухан төрлийн хүн гэж би боддог байсан байхгүй юу? Ааха. Тэгсэн чинь нас ингээд явах тусам даруухан залуучууд айгу уйтгартай юм байна. Ер нь юм хөвгөлтэй хүн гоё юм байна гэдэг сонголтонд хүрсэн. Тэгээд ер нь аль эрэгтэй хүн бол хөвгөлтэй байхад тэгээ болчдгийм байна гэдэг тийм юмыг бол яг ойлгоод явж байгаа. Тэгэхээр ер нь хөвгөлтэй хүнтэй хамт гоё юм адал явдалтай зүйлийг хайж ирсэн байгаа. Гайхалтай. За тэгэхээр манай залуучууд хөгжилтэй байхад болох юм байна. Хамгийн гол нь те. Өөр юу ч хэрэггүй. Номер 1 нь хөгжилтэй байдал. Хөгжилтэй залуу байх нь шүү дээ. Хөгжилтэй байдал. Өшөө гадаад физикал байдлаас. Гадаад байдлаас гэвэл би яг ингээд үерхэх хүнээ сонгохороо ер нь яг ийм өндөр залуу бол бараг сонгож байгаагүй юм бэлээ. Сонгож байгаагүй юм байна лээ. Тэгээ одоо ингээд үерхсэн хүмүүсээ харахаар яг ийм бас тийм яг ийм айхтар өндөр хүн байдгүй юм бэлээ. Тэгээ энэ удаа бол би яг өндөр хүнтэй хамт байж үзмээр байгаа. Вау, үзмээр байгаа те. Өндөр хүн тийм ээ. За. Өндөр хөгжилтэй байвал болно тийм ээ. Өндөр хөгжилтэй. За. Өөр одоо манай хоёр залуугаас асуух асуулт байна уу те англинд яг бэлдэж ирсэн. Өнөөдөр чиний подкаст дээр хутга асуулт асуудаг шүү дээ те. Тэрний шиг. Яагаад энэ шоунд орсон бэ? Сингл болохоор гэж. Гэхдээ би зүгээр яг одоо танаа шоуг би ингээд бас ингээд зүгээр яагаад над руу гэртээ байхдаа айгүй үздэг. Тэгтээ зүгээр яагаад хүмүүс энэ шоунд ороод байгаа юм бол гэж боддог. Зүгээр тэгж боддог байсан юм. Тэгээд зүгээр яг өнөөдөр яг ямар одоо шийдвэрийн хүрээнд энэ шоунд ирсэн бэ гэж л асууж байгаа юм. Ямар зоригтой тий. Зорилго нь бол мэдээж хүн олох юм шүү дээ. За, миний хувьд болохоор яг өмнөх New Year special дээр маань найз ороод тэгээд намайг refer хийж өгөөд тэгээ би бас өөрөө зөвшөөрөөд орж ирсэн. Яг сонирхолтой юм хийж үзмээр санагдсан гэх юм уу? Ямар сонирхолтой юм бэ гэх шахтай. Айгуу сонирхолтой байна. За. Бас нэг шин туршлага тийм ээ. За нөгөө залуу нь ярих чинь үү эсвэл асуух уу цаавал? Шоунд оролцох гэсэн санал тавьсан. Тэгээд тайминг гэх юм уу те? Яг ингээд яг энэ доор нэг юм яг хаашаа. Яр. Болцсон. За болцсон юм шүү. Тайминг нь таараад орсон гэсэн үг үү? Ер нь ийм хурдан уу? Хурдан уу? Тэ. Эхлээл болцсон нөө. Яг өнөөдрийн хувьд бол яг шоу болох цаг дээр миний хувьд бэлтгэлтэй байсан. Тэгээд өнөөдөр бэлтгэл маань өдөр орж таарад. Тэгээд бас нөгөө талаараа сонирхолтой байж магадгүй гэж бодоод орж ирсэн. Тэнд нэг залуу гоё байна оо л гээл те. Амар гоё залуу байна те. Дэмжлэгтэй залуу байна шүү. За. Хідээ X-тэй вэ манай хоёр залуу? 4. Би бас 4X-тэй. Яг ингээд дуурайгаад байна те. 5 ч гэхгүй 3 ч гэхгүй яг 4 байгаад байна тийм ээ. Жог илүү харчвал юм боо болох гэдэг юм шиг те. Энэ 3X нь болохоор яг 10 жилийн үргэлжсэн. Тэг яг одоо яг тохоо шохоорхол гэх юм уу? 10 жилдээ 3 үргэлжсэн юм уу? Тэгээд би одоо бол яг салаад 4 жил болж байна. Бид хоёр 6 жил хамт амьдарсан. Тэгээд 4 жил болж байна. Тэгэхээр одоо ер нь бол тийм ээ айгу гоё байгаа. Айгу гоё байгаа гэдэг чинь юу гэсэн юм? За, манай нөгөө залуу хариулъя. Би болохоор 10 жилдээ үерхчихсэн. Гэхдээ тэрийг ер нь их тоолъё гэж боддоггүй. Тоолъё гэж боддоггүй. Тэрийг яг X гэж тооцдоггүй. Тэр чинь уусаа аргагүй шүү дээ. Бараг сар хүрээгүй үерхэл нэг байдаг шүү дээ. Та нарт 10 жил тэр бол ер нь тооцдоггүй гэж боддог. Тэгээ сүүлийн харилцаа болохоор 8 сард дууссан өмнө жилийн. 8 сард. Тэгээ холын зан харилцаа их удаан хийгээд тэгээд ер нь удаан хийгээдээ. Удаан холын зан харилцаанд байгаад тэгээд ер нь ер нь хэцүү юм байна даа гэж бодоод байлсан. Худлаа юм байна гэдэг тий. Окей. Хідээ одоо body countтэй бай тий. Минийх нэг 10-аас 15-ийн хооронд body count. Тэр хвцаа тий. Харагдаж ийн гэх шах тий. Зэн 20 дотор байгаа хаа. 20 дотор.
Надаас ах юм бэ хааших ядаргаад шээс тээ. За манай хоёр залуу ер нь ямар хөө эмэгтэй хүн таалагдд юм бэ? Миний хувьд болохоор ер нь хөгжилтэй хүнд бас дуртай. Тэгээ өөрийнхөөрөө. Гэхдээ бас зөрөөд эрэгтэй хүнийг хүндэлдэг те. Тийм л эмэгтэй хүнд дуртай. Гадаад төрхөөсөө гэвэл мэдээж бас игдүүтэй ч юм уу хөөрхөн байвал таалагддаг. Чи бодлоо англиуны тодорхойлолтыг хэлчихэж байгаа юм шүү. За манай нөгөө залуу гэдэг. Яг ингээд өөрийнхөө доторх хүүхдийг алдаагүй байвал надад таалагддаг. Яг өөрийнхөө дотны үний хажуудаа хүүхдэрээ байж чаддаг. Доторх хүүхд нь яг алдагдаагүй бол таалагддаг. Доторх хүүхдийг алдаагүй. Тий одоо жирэмсэн эмэгтэй таалагддаг. Йоо. Доторх хүүхдээ алдаагүй ингэж явж идэг шин. За, окей. Ер нь гоё өөрийнхөөрөө байдаг те. Эрхэлвэл эрхэлж чаддаг те. Гоё юм өөрийнхөө яг гоё хүүхд шиг цагаан гаргаж чаддаг тийм эмэгтэй үст юм байна. За, англиун тэгвэл яг одоо жишээлбэл энэ хоёр залуугаас асуухыг хүсэж байгаа одоо тийм асуулт байна уу? Яг хамгийн чухал одоо чи одоо үерхэд гэнэ болзоонд явахдаа төрүүлж асуудаг асуулт. Жишээлбэл энэ хоолой чухал уу, тэ чамд одоо өндөр чухал уу? Тэ тэрэн дээр нэг юм физикал байдлаасаа одоо ямар хуу шаардлага хангаж ээж чамтай эхний болзоонд явах юм бэ, тэ? Яавал боломж олгох юм? Би юу? Тийм чи. За яг нөгөө хангалттай сайн мэдээллийг яг сайн авч чадаагүй байгаа болохоор яг асуух юм сайн олдохгүй байна л да. Одоо нөгөө нэг яг хүмүүсийн тухай жоохон сонсчих юм бол энэ хүний тухай ингээд асууж болох юм байна гэдэг тийм асуулт яг ургаж гардаг болохоор одоо яг шууд асуухад бол толгоонд юм бол сайн юм орж ирэхгүй л байна. За манай хоёр залуу зүгээр л өөрийнх нь талаар дахиад мэдээлэлүүд өгье идэх үү? Ерөнхий бишээр. Амар дэлгэрэнгүй. За түрүү хэлсэнчлээ спортоор хичээлээ 21 жил болж байгаа. Тэгээд ямар спортоор хичээлд юм бол? Сүүлийн 7 жил сагсан бөмбөгийн спортоор хичээлж байна. Би багасаа барилдсан. Үндэсний бүхий аймгийн начин цолтой. Начин тий. 2018 онд Уранга аймагт 5 давж аймгийн начин цол авсан. Мөн гандуулын спортоор олон улсын хэмжээний мастер. Вау. Тийм болохоор ер нь их зааланд баг өсцөнгөө дэлгэхэд буруудахгүй хүн дээ. Тий. Сүүлийн 7 жил ямар спортоор хичээлсэн гэсэн бэ? Сагсан бөмбөгийн спортоор. Сагсан бөмбөөр. Окей. За тэгэхээр сагсан бөмбөг одоо яг хамгийн сүүлийн байдлаар бол сагсан бөмбөгч гэдэг одоо сагсан бөмбөгчин тамирчин тий. Тийм. Тий, ер нь бол мэрэгжлийн тамирчин. Мэрэгжлийн тамирчин юм байна бүр. Дээд лигт тоглолт юм байна тий. Амар ингэ деталь нь ярьж өгöd гэдэг чинь. Тэр багт гээл тий. За одоо манай инфлонд асуух юм гарч ирсэн үү? Нөгөө залуу маань юу хийдэг хүн бэ? Банкнд ажилладаг гэсэн. Банкнд ажилладаг. Ааха. Өшөө өөрийгөө тайлбарлая. Олон төрлөө ингээд төрөл рүү хувирч чаддаг гэжсэн. Тэгээд бас айгүй спортлог сакс тоглодог, волейбол тоглодог. Гэтэ энэ хүн шиг мундаг биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тоглох дуртай. Тэгээд ер нь барыг тоглож чаддгүй спорт байхгүй. Бүх талын авьяастай гэж боддог өөрийгөө. Өстө нэрлээд үз тэрийг чинь чадах нэг уу юу хараад үзэл гэж хэлмээр. Вау. За одоо инфлоны асуултыг сонсъё. Өв тэгш залуу тий 13 нэм тэгшхэн гэж аахгүй тий. 11 хуруутай юм байна гэж. Аха. За тэгвэл яг ингээд эмэгтэй хүнээс red flag нэг юу гэж боддог вэ манай хоёр залуу тий? Red flag. Ийм байл үгүй. Тийм ээ. За нөгөө нэг манай аягүй үнсрэх хүн тэгээд нэг нэлээ их өв соёл тэгээд өссөн болохоор эмэгтэй хүнийг хүндлэлгүй байвал ер нь жоохон red flag гэх юм уу. Гэхдээ мэдээж тэр хүнийг хүндэлж зөрүүлээд хүндлэлийн авах учраас хов хүнээс шалтгаална. За манай нөгөө залуу байна. Миний хичээл зүтгэлийг үнэлдэггүй гэх юм уу? Тэгэхээр ер нь намайг жоохон хүндэлдэг байвал зүгээр. За манай хоёр залуу нэг юм хүндлэл хүссэн л хоёр залуу тий. Өмнө нь ерөөсө хүндлүүлээгүй юм шиг те өмнөх эксүүдтэй те бидний хүндлээч гэх те. За тэгвэл та хоёр маань яг ингээд хүндэл авахын тулд бас нэг юм буцааж өгөх юм эхлээд өгчээж гоё авна шүү дээ те. Тэгэхээр тийм хамгийн амьдралтай жишээ романтик үйлдэл юу вэ те? Одоо хайрынхаа төлөө өөр улс руу нисчихсэн. Араас нь уу? Тийм. Зүр төрүүлээ нисэж явах те. Хайрынхаа төлөө гэж. Би муухан гэж те. За, нисчихсэн.
романтик ниссэн. За. Манай Би тийм романтик биш юм шиг байна. Тийм үнэхээр толгойд орж ирэхгүй байна. Тийм хийж байгаагүй гэсэн үг те. Би ер нь гэхдээ ингээд харилцаж байгаа яг хайрлыгээ шийдсэн эмэгтэй хүнээ бүхнээ зориулах амар дуртай. Тэрнээсээ өөрөө бас хайр мэдэрдэг. Тэр нь хөдлийн эрхийн урууныхаа хумсыг хүртэл зориулна тийм ээ. Хөдлийн улнаас толгойн ус хүртэл бүгдээ зориулна. Ер нь бүхнийг зориулаад айгу романтик харилцдаг тийм ээ. тийм. Ананд те. Ааха. За окей. Одоо асуух юм гарч ирж байна. За манай хоёр эрэгтэй болохоор яг энд орж ирэхдээ яг ямар эмэгтэй хүнтэй цуг орж байгаагаа бол мдээгүй байгаа тий. Одоо мэдчихлээ дээ ер. Тэгэд мэдээд төрсөн сэтгэл нь ямар байгаа вэ? Таалагдчихэв. Намайг таалагдуулчих. Би муу адил мэдээгүй. Одоо ч яг үндэ мэдэхгүй л байна л та. Тэ. Тэгээ чамайг мэдгүй байвал гоё, мэдчихвэл гоё. Чи юу гэж бодож? Мэдхгүй байвал бас илүү сонирхолтой. Ялч нөгөө нэг өнөө сагнаа зорин мэдэхгүй те. Яг өдрийн яг дэлгэрэнгүй өрөөл өдрийн 3 бэлтгэлтэй 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийдэг. Тийм болохоор надад тийм сул цаг гарах боломж маш бага байдаг учраас аль болох өөртөө гэр бүлтэй, аав ээжтэй, найз нөхдөд цагаар зарцуулахыг илүү үздэг. Тэгэхээр үнэхээр энэ талтайгаа эмэгтэй бол үнэхээр мэдэхгүй байна. Манай энэ залуу бол мэдээд байгаа. Би бол мэдэхгүй байна. Тэгэхээр ер нь цаашдаа зөвхөн спорттоо тэг гэрээхэндээ л цагаа зарцуулаад яваад байна гэсэн үг үү? За нөгөө түрүү хэлсэн чинь би 6-7 жил хамт амьдарсан гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр мэдээж аль болох өөрийнхөө ингээд хайрлсан үнэлэг бол аль болох ингээд цагийг илүү гаргах хэлбүүд үздэг, бэлтгэл тараад яг тухайд хамт амьдарчсэн болохоор яриад хаана нэтрээ гэх тийм ээ. Аваа явчдаг. Ерөнхийдөө гэрлэгөө гэр амтаа болчдөг гэх юм уу дөө. Ялангуяа нөгөө нэг маш ихээр ядарч байгаа хөлс гадагшлуулж байгаа болохоор гэртээ очихоор илүү тухтай болдог. Тий. Ааха. 6-7 жилийн харилцаа нь яагаад дууссан юм бол? Үгүй хүн чинь хүндэлж байгаа үнэ таа гэж. Би ерөөсөө сая таа гэж хэлээгүй, сайн үгээ буруу хэлгээд тэрийгээ салсан шалтгаан нь юу вэ гэсэн үг тийм. Яагаад ийм олон жилийг цугтаа өнгөрүүлчихэд салваа гэж байна. Хүний амьдралын 6 жил тийм ээ. Би одоо ингээд дүгнээ бодгоор ерөнхийдөө ярилцлага арай бага байсан болов уу гэж боддتي. Одоо тухайд ингээд болсон зүйлээ дараа нь ингээд ярилцахгүй ингээд хитрхи их твчиж өнгөрөөж жагаад нэг бүүн болсон чинь бүр ингээд нөгөө хуучаа юм уу сэтрээ тийм ээ хоорондоо ярилцаагүй болмаас тийм болсон болов уу гэж би бол дүгнэж байгаа. Хоримтлагдсан асуудлууд нэг дор дэлбэрсэн байна. Энэ их чаг яагаад алгад шат байна. Нөгөө X-ийн найзны юм ааш юм. Зүгээр нэг түүх ярьсан чи Тэгэхээр ер нь бол ярилцаа одоо харилцаа дутуу байснаас үүдсэн. Ананд гэж залуу байсан шүү дээ. Ананд маань болохоор 8 сард харилцаагаа дуусгасан гэсэн. Яагаад ийм хурдан дараачихаа харилцааг хайж байгаа вэ? Хурдан? Хурдан шүү дээ энэ чинь. 6 сар юм шүү. Ер нь миний хувьд бол яг хурдан гэж одоо өмнөх хүнээ мартахад бол бас богино хугацаа гэж би бас бодоод байгаа байхгүй юу? Анхлооны сүүлийн харилцаа эзэд дууссан юм бэ? Минийх бол одоо яг 1 жил болж байна. 1 жил одоо болцсон тий? Тийм, яг 1 жил. За одоо боллоо. Дараагийн ярилцаар урагшаа. Одоо боллоо. Хязгааргүй удам руу урагшаа. Жилийн дараа ордог гэж юу? Бараг. Миний хувьд бол болцсон гэж үзсэн болохоор ер нь одоо өөрийгөө сул тавьж байгаа юм уу? Өнгөрсөнтэйгөө өөрийгөө уяад байгаад байвал тэр хүн хизээж дээшлэх бах. Хэр удаан хугацааны харилцаа байсан юм бол? Жил гараа. Тэгэхээр бас нэг удаан биш те түрүүний 6 жил шиг байсан бол ядаж одоо 4 жил те ингээ байж болж байгаа байхгүй те. 1 жил хагас болсон болохоор гайгүй хурдан мартцсан юм байна л да. Тийм байна. Нэг их санаад ах юм байхгүй гэж байна. За манай хоёр залуу одоо эхлэнтэй болцох боломжтой байвал яг ямар байх вэ те? Манай хуурдаг залуугаас эхлэв. Ямар ч байсан эхлээд өөрийнх нь сонирхлыг амар сонсох байх. Гэхдээ бас хийж үзээгүй юм ин хийлэгвэл гой бах. Би ер нь нэг эмгтэй хүндээ илүү гой мэдрэмж төрүүлэхийн тулд ер нь болцоонд явдаг. Өөрийгөө бол нэг тэр үед боддоггүй. Тэгээд яг нь тухтай гой болж иж өөрийнхөө сонирхлыг арай мэдрүүлэхийг хүсдэг ч юм уу те. Хийж үзээгүй юм ин хийлгэн. Хийж үзээгүй юм ин хийн те. Илүү сонирхолтой байх үүднээс уйд авахгүй.
Гайхалтай. За манай нөгөө залууг. За миний хувьд бол ярилцах дуртай. Одоо нэг тухтай үнтэйгээ ярилцаа суучаад ерөнхийдөө нэг орчин хамаагүй болох үе байдаг тийм ээ. Ерөнхийдөө тийм зүйлд ярилцаад илүү нэг нэгээ мэдхийг хичээх юм болов гэж бодож байна. Анхны болцоо. Гайхалтай. Анхны болцоо зүгээр яриад болчих юм байна те. Зөв үү? Ямар нэгэн өөр юм хийхгүй. Яг гоо мэдээж ярилцсан дондаа мэдээж тэр хүний айл болох дуртай зүйлийг эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг хэлээд мэдээж айл нэг хоорондоо мөргөлдөх зүйл гарч ирж тийм ээ. Нэг нэгэн дуртай зүйл таалагддаг ч юм уу. Тэрийг эсвэл хамтаад хийж үздэг ч юм уу тийм ээ. Англи юу ямар төрлийн болцоонд дуртай вэ? Ямар төрлийн болцоонд дуртай юм бол? Сүүлд бол машинд болцсон те. Ер нь нөгөө нэг одоо би бол айгүй их болзоонд явах дуртай хүн байхгүй юу? Тэгээ ингээд энэ бүх зүйлсээс яг ингээд харахаар ийм мартагдшгүй дурсамж өнгөрүүлсэн болзоонууд маань дандаа нэг ийм одоо юу гэдэг нь жоох ийм сахилгагүй ч юм уу те нэг ийм тиймэрхүү байдлаар адал явдалтай байсан үеуд нь дандаа ингээд сэтгэлд ингээд тод үлдсэн байгаад байдаг. Тэгээ тийм болохоор яг ийм энгийн уйтгартай гэхээсээ илүү нэг ийм санаанд оромгүй сонирхолтой зүйлсийг хийх юм бол илүү ой байх гэж би бодож байна. Чиний хийжсэн хамгийн романтик юм юу юм бэ те? Хайрхаа төлөө. Хайрхаа төлөө юу? Тэгээ яг тэр дотоод хүн чинь яг хин юм бэ? Ямар амар хэцүү асуулт. 5 цагийн дараа спотцоо суучдаг шин. Хайрхаа төлөө хийжсэн галзуу үйлдэл юм уу? Романтика. Оо тэгэл яг хүнтэй үерхэж үзэхээс өмнө бол би яг өөрийгөө тийм амар романтик ч юм уу ирэх хүн гэж бол ерөөсө боддгоо байсан. Ер нь бол өөрийгөө эрэхтэй хүн шиг л бодож явдаг байсан. Тэгээ яг хүнтэй үерхэд үзсэн чинь би чинь шал өөр хүн байсан юм байлээ. Би чи эмэгтэй хүн байсан байлээ. Тий, яг эмэгтэй хүн байсан байлээ. Эрхлүүлэгдэж чаддаг тий. Тий, эрхлүүл бас эрхэлцдэг, хүнийг бас эрхлүүлцдэг. Тэгээ ер нь ингээд маш им эмэгтэйлэг эсвэл бол им хүүхэд шиг хөөрхөн зангуудыг маань одоо гаргаж ирж чаддаг хүний хажууд бол одоо янз бүр болох юм байлээ. Нэг тиймхэн залуу шууд бро гэж ячтэй яг нэг. Ер нь би зүгээр ингээ анзаарсан байхгүй юу? Ингээд болзоонд явж байхдаа би нөгөө хүн маань надад таалагдчихвэл би яг ямар шүү зан авир гаргаж байгаа вэ гэдгээ ингээд ер нь тооцч бодож үзсэн чинь нөгөө хүн маань надад таалагдж байгаа юм бол би амар бие бариад идэм билээ. Ингээд ичээд гэх юм уу? Таалагдахгүй гэхээсээ илүү зүгээр яг ингээд жоохон надаа юм тухтай мэдрэмж өгчих юм бол би шууд нөгөө юм найзан дундаа орчдөг. Тийм. Тэгээ ингээд таалагдж байгаа хэрэгтэй үнтэйгээ бол би жоохон ингээд дуу шууд цөөтэй жоохон ичимхий тиймэрхүү байж байгаа. Тэгээд дасаад ирэхээрээ яг ингээд өөрийнхөө болж эхэлдэг. Дассан газрын давуу зөөлөн гэх тийм ээ. Юм шиг байна лээ. Тийм. Өөрийгөө таньж яваа эмэгтэй юм байна те. Өөрийгөө таньж яваа эмэгтэйчүүдийн нэгэн төлөөдөл өнөөдөр орсон байна тий. За манай шоу маань нэлээд подкаст шиг болох гээд байна гэж шахав тий. Тийм. Тэгэхээр гоё асуултууд руу илүү орцгоё тийм ээ. Манай хоёр залуугийн тий дуртай байрлал нь юу юм бэ тий? Missionary юм болов? Missionary уламжлалт тий? Өөдөөсөө. Яг толгойд өгч. Мэддэг байрлал байна гэж. Нахиа байрлал гэж. За манай сагсчин брогийн дуртай байрлал. Би ингээ бөмбөг ингээ шидэд яг 3-аас орох мөчөд би бас яг зэрэг орж ийн. Балкат байрлал өдөр. Миний гол орлоо, би орлоо. Хаашаа. Йоо ямар муухай юм. За. Cowgirl reverse. Cowgirl reverse. Гэтэ бөмбөгтэй. Хаашаа. Бөмбөг залгиулдаг байрлал хаашаа. Йоо ямар. За. Окей, ойлголоо. Тэгвэл одоо ингээд яг ингээд одоо хамгийн одоо энэ яг цаг үед хийх боломжтой романтик үйлдэл гэвэл манай хоёр залуу яг юу хийж чадах вэ те? Маргааш чойжогийн тоглолтыг үзье. Чойжогийн тоглолтыг үзье те? Тэгээ Unplugged гээд маргаашийн Valentine special бас тоглолт болж байгаа. Үзнэ. За.
дээдлигийг VIP хэсгээс нь үзүүлнэ. Нэрээ муу гшээс юу гэж аанд вэ? Хин үзэхээр болчихоо гэж. Чиш нөгөө амар хувирдаг шаасна. Шоо хувирах гэж шаач. Хажуудлага залуутайгаа зүг үзээшээс. Нэрээ муу гшээс. Дээдлигийн тоглолт VIP-аас үзүүлнэ гэсэн чи. За манай залуу гээд. Тэгэхээр үнэхээр романтик биш юм байна. Үнэхээр толгойд бодол орж ирэхгүй байна. Түр гоё штэ. Чиний хувьд л юм гоё байвал тийм ээ. Гэрт нь өргөжих юм уу? Вау. Болцоо гэсэн чи шууд гэрлөө нүргэж байгаа шүү. Харин гэх шах тийм. Ахын дүү харин гэх шах тийм. Тийм тэр нөгөө нэг юм залуу өстэй нөгөө нэг манай шоунд орж нөгөө нэг автобус сууя гэвэл ганцаараа үлдэнэ гээд ерөөсө тэхээ болцсон гэд ер нь хүргэж өгөхөө бас болцсон баха тийм. Тэгээ манай англиуны хувьд ер нь ингээд одоо жишээлбэл ингээд санхүүгийн байдал ер нь хэр хамаатай байдаг вэ? Мөнгө олдог байдал ч гэх юм уу тийм ингээд одоо хэр хамаатай вэ? Ер нь бол хамаатай штэ. Одоо ингээд 25 нэмэх бол маш хамаатай. Надаас илүү их орлоготой байж иж би тэр хүний хажууд илүү тухтай 50 байж чадах байх гэж би бодож байгаа байхгүй юу. Тийм учраас мөнгө бол чухал. Тэглээгээд би тэр хүний одоо олж байгаа мөнгийг нь үрэх гээд байгаа юм байхгүй. Зүгээр тэр амьдралаа аваа явчих, өөрийгөө аваа явчих чадвартай байх л ёстой гэж боддог. Окей. Манай эмэгтэйчүүдийг алгатааш таршмаар байвал те яг айгүй одоо охтуудын хүсдэг юм бэ те. Өөрөөсөө илүү одоо орлого ордог тийм. Гэхдээ ингээ ялчгээр гол дэгэр болчихдгол юм байлээ ингээ. Тийм яах вэ? Тэгээд нөгөө нэг орлого олж чадахгүй байгаа залуучууд маань л тийм юм хэлж байгаа юм шиг тийм. Тэгээд манай залуучууд ер нь тэр тал дээр юу гэж боддог вэ те? Одоо жишээл эмэгтэйчүүд ингээ өөрсдөө ингээ карьераа өгөөд ажилтдаг байвал те нөгөө нэг одоо жишээл гэртээ зарим залуучууд бол ингээд эхнэрийг ингээд гэртээ те ингээд гоё байгаасаа гэж хүсдэг. Зарим нь болохоор юм карьер өгдөг эмэгтэй хүсдэг ч гэдэг юм янз бүр байдаг шүү дээ. Манайд юу гэж боддог вэ? Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хаяхгүй байх нь хамгийн чухал. Тэгээд хамт байгаа хүн маань жаргалтай байвал би ч гэсэн өөрөө жаргалтай байна. Тийм учраас карьераа хөөдөг эмэгтэйчүүд сонгох баха. Ямар гоё хөгжим шиг хариулдаг залуу бай. Гоё. За манай ээж яг гэртээ байдаг юм байхгүй. Манай ээжийг юу ч хэлгээгүй аваад ирсэн. Ганцаараа ингээд энэ амьдралыг босгоод ирсэн. Заримдаа бас нэг яг аав шиг нэг тийм хандлага гарах гэдэг нэг хэтэрхий харан байх гэдэг. Гэхдээ яг одоогийн миний хувьд бол яг энэ залуутай яг адилхан өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд тэрэнд нь ямар нэгэн байдлаар миний тусламж хэрэг болвол туслаад явж ивэл. Окей. Nice. Гайхалтай маш зөв бодолтой хоёр залуу байна тийм ээ? Гайхалтай. За. Одоо хоёрт нэг юм жоохон хөвгөлтэй байдал дутаад байна да. Уул манай англиун хөгжилтэй хүн хайгаад идэг. Манай нөгөө хоёр мань айгу сериусны хоёр гай байгаа. Энэ дууг нь яг юм өндөр тэгээ хөгжил дутаад байгаа байхгүй. Тэгжиж яг өндөр хөгжил болох гэдэг байна. Тэгээ энд бол гоё тэгээд хөгжил дутаа тэгээ гоё хөгжилтэй гэ тэ. За. Манай хоёр англиунаас асуухыг хүсэж байгаа юм байна уу? Мэдмээр байгаа юм те. Хитэн X-тэй вэ? Тий. За манай англиун үедээ X-тэй вэ? Би болохоор 2X-тэй. Англиун болохоор 2X-тэй. За. Тий. Өөр. Дахиад угсраа асуултаа. Хизээ хаана яаж өргөжчихсэн бэ яа тий. Одоо сүүлийн X-ээс салаад жилийн дараа ингээд өөрийгөө цаашаа явах боломжтой байна гэж бодсон гэсэн шүү дээ. Тэр яг жил байсан уу эсвэл жилээс өмнө нэг цаа жишээлбэл 8 сар ч юм уу тиймэрхүү байсан уу? Ер нь бол яг нэг жилийн хугацаанд би одоо яг өөртөө илүү анхаарах хэрэгтэй юм байна гэдэг бодлоор явцсан байхгүй юу? Одоо нөгөө үнэндээ хит их ингээд нөө сэтгэл гаргаснасаа болоод өөрийгөө алдснаа мэдээд тэгээд за одоо бол би номер 1 юм байна гэдэг бодлоор нэг жил явж байгаад тэгээ одоо бол за би ингээд бас хинийгэнтэй танилцаж хамт байхад бэлэн болсон юм болов уу гэдэг бодолтойгоор ер нь байж гинэ. За эрэгтэй хүнээс чинь тэгвэл дургүй юм чи юу вэ те? Яг ийм залуу байвал би дургүй гэсэн. Ганцх юм. Ганцхан уу? Зөндөө юм биш. За хамгийн муухай те. Хамгийн муухай нь тэгэл нөө худлаа ярих штеп. Хэлсэнтэй хүрдгүү худлаа яриад байдаг тийм хүн. Чадна гэж чадахгүй те. Яг чадах юм шиг ярьж ийснаа яг цагаад болохоор чаддгүй тавиулдгүй. Амнаас цаашгүй эрэхтэй хүн бол маш муухай санагддаг. Бодлаа. Ийм хар хил амтай.
Хаашаа тий. За. Окей. Таад манд үл өөр нэгнээс асуух асуулт байна уу те? Байхгүй бол одоо ер нь шийдвэрээ гаргая гэж би л бодож байна. Манайд маань асуух асуулт байна уу? Өшөө мэдж одоо англи руу мэдэж чадсан уу? Яг жишээлбэл манай лагцэнд болохоор одоо спортлыг залуу юм байна. Лагцэнд тий. Спортлыг залуу юм байна, сагсч юм байна. Одоо гэр бүлийн те гэр бүлдээ илүү цагаа зарцуулаад найзуудаа цагаа зарцуулдаг одоо ийм залуу байгаа юм байна. Надад нь болохоор манай Ананд болохоор банкнд ажилладаг 24 настай юу хөрвч чадна амар ийм романтик хариултууд өгдөг ийм залуу байгаа юм байна тий. Гэхдээ хөгжилтэй байдлыг нь бол би хэлж чадахгүй юм байна угаасаа гэж. Тий. Тэгэхээр өшөө мэдхийг хүсэж байгаа юм байна уу? Орондоо хөгжилтэй гэж яах тий. Манай хоёрын өндөр нь хэд вэ? Би 180 см өндөртэй. 100? 180. 180. 90. Чинаша 90. Хаашаа. 180 90-тэй хоёр залуу байгаа юм байна. 190 гэ тий. Ер нь чиний шаардлага нийцэж байгаа ер нь өндөр. Өндөр нь үү? Тий. Өндөр нөө? Honestly. Өндөр нөө. Өөрөөр хэлбэл англиунаа тий. Чи инээвэл инээж болно шүү дээ микэн дээр. Энэ ингээд ийм сандлан дээр яг ийм цэг суух надад амар хэцүү байна юу? Хөвтсөн ч болно ш. Ингээд суучвал яг өөрийгөө ярьлаа. За тэгээ суучгаа тэг яг шоогоо эхлэйдэхүү. Энэ айгүй юм юу яваад. За бүгдээр нэг алгач шийе. Ой сэргээчихөө ёо. За англиун одоо яг өөрийнхөө байж хэлж гин тийм ээ. За. Миний хувьд болохоор би яг нөгөө нэг ийм гой сайхан юм харж ингэж илүү их кайф авдаг төрлийн юм баггүй юу? Одоо нүдэрээ таашаал мэдэрдэг гэсэн үг. Тийм учраас яг ингээ харахгүйгээр энэ хоёрыг сонсож дүгнэх надад бол амар хэцүү байна. Тийм. Тэгээ би бол тийм ийм хүний гоо зөкслөн сайхан төрхийг ингэж шагшин магтаж тэрийг харж суух дуртай. Тэгээ тийм учраас яг ингээд чихээрээ сонсоход бол ер нь сонголт хийхэд бол маш хэцүү байна. Тэгээд сагсчин залуу маань бол надад айгүй тийм хүүтэн санагдлаа. Хүүтэн. Яг ингээд ярьснаас нь дүгнэхэд шүү дээ тий. Тэгээ зүгээр ингээд эмэгтэй хүн болгон ингэдэг байх гэж би бодож байна. Одоо ингээд ямар нэг эрэгтэй хүнтэй танилцсараа шууд толгоон дотроо тэр хүнтэйгээ ингээд ирээдүгөө төсөөлөөд нэг 5 секундын нэг тийм дүр зургийг бол хардаг. Нэг туур хийгээд тий. Би ингээд сагсчин залуутай цуг байх юм бол ингээд гэртээ хүлээгээл тэр хүний бэлтгэлийн тархыг хүлээгээл тэгэл гэрээсээ гарахгүй бид хоёр ингээд зүгээр гэртээ чийлрээл байж ах тийм дүр зургнуудаа орж ирээд байгаа байхгүй юу? Ингээд жоохон уйтгартай амьдрал гэсэн үг. Тэгэл хаяа нэг юу ч яриана орчвол тий. Анандтай цуг байх юм бол яг уу ингээд айгуугаа юм хичээнгүй сонсогдож байна. Гэхдээ мэдээж бас үг үйлдэл хоёр нь зүрх үгүйг бас өгөөсөхгүй. Тэгээ тийм учраас яг одоо бол сонсож сонголт хийх бол айгүй хэцүү л санагдаж байна. Тэгвэл энэ хаалтыг авчихуу зүгээр зэрэгсээ сууж байгаа ярих уу? Тэгэж болно шүү. Чи голтон суугаад хоёр тал руу хараад ярьж болно. Тэхүү. Уусаа барыг чамайг мэдчихэж байгаа юм байна шүү дээ. Тэр өсвөл тэгэж болно. Йоо. За юу яа чи манайхаа шууд хаалтаа авчихидхүү. За зүгээр. За шууд зэрэгсээ суучих. Англиун яг харж ич гайгүй жоохон улаан байна. Жаргалтай хатны хацар улаан гэж те. Яхаар муухай юу вэ? За окей англиун тийм ээ. Яг ингээд харж таашаах одоо чамд боломж одоо гарч ирлээ. Энэ хаалтаа тавьчих гэж яах вэ те шууд англиун. Тийм. Ямар хуу хоёр залуу байсан бэ? Тэгээ манай чиний зүүн гарт сууж байгаа болохоор сагсчин залуу маань, баруун гарт сууж байгаа нь одоо манай нөгөө олон хувирдаг залуу тийм ээ. Ананд лавгцэнд хоёр маань байна. За хин гэж дуудах уу лавгцэндийг? Лавга. Лавга ананд хоёр тийм. За. Одоо царайг нь харсан чинь тийм ээ төсөөлжсэнс хэр өөр байна. Ер нь хоёр залуу маань. Ер нь ерөөсө төсөөлөгдөхгүй байсан. Тийм, ерөөсөө төсөөлөгдөхгүй байсан. Яг өмнө нь энэ шоуг үзэж байхад хүмүүс ингээд маск авахар шал өөр хүмүүс байгаад байсан шүү дээ. Ер нь тэгээ тийм болохоор яг ийм төсөөлөл ерөөсөө бууж орж ирэхгүй л зүгээр хармаар л санагдаад байсан тийм. За одоо харчлаа тий. Одоо хардмаар санагдаж байна уу? Хоёулангийн аваад гарчих уу. Вау. Тоглосон шүү. Хоёр ийм гоё өөр төрлийн залуу битэд бол тийм байна. Шал хоёр өөр төрлийн. Хоёр шал хоёр өөр төрлийн залуу ойлгох сонгохыг хичээсэн. Тэгээд энэ хоёр залууг олох гэж бид нар бас айгүй хичээсэн ч гэсэн. Тийм. Тэгээд
яг ямар санагч жишээл амтын хувьд те яг чиний дотор одоо тэр хариултыг сонсч яснаас хэр байна те. Гэхдээ амтыг чи ингээд одоо хариултуудыг нь тий одоо ингээд сонссон шүү дээ. Чиний Яг хариултшгээл царайтай залуу байна. хариултчгээ. Йоо, тэр нь яг юу гэсэн үг юм бэ? Би яг ингээд дүгнэлт хийх гэсэн чи яг юу гэж дүгнэх юм мэдхээ байсан. Хариулчгээ царайтай залуу. Тийм одоо юу гэдэг те айгүй хөөхөн хариулт өгöd байсан шүү дээ. Айгу хөөхөн залуу байна гэж ойлгох уу? За. Тийм айгүй baby царайтай юм байна гэдэг. 24-т гэсэн шүү дээ. Ааха. Ичин чамаа хүлээнэ гэж. За байлаач. За ижээ. Манай нөгөө залууг таваг өгд. Нөгөө залуугийн хувьд болохоор бас л хариулчгээл. Хүүтэн юм уу? Тийм илүү юм тийм байна нэг юм ах вайптай харагдаж байна. Яг юм За. Ах вайптай. Эхлээ ер нь ах хүн сонирхдаггүй эсвэл үеийн хүн сонирхдаггүй, дүү хүн сонирхдаггүй. Ер нь сүүлийн ингээд үедэд миний амьдралд асар их дүү хүмүүс гарч ирсэн. Дүүнэр айгүй хүчтэй төрж орж ирсэн байлээ гэж. Яа. Үеийн зах зээл. 2005 оныхан чинь насан турсан юм байлээ шүү дээ. Тэгээд тэдний хүн л бүр юу ч болсон. Яг юу болоод байгаа юм бэ? тэгээд яг хоо энэ удаадаа л би зүгээр яг өөрөөсөө ах хүнтэй харьцаж үзмээр байсан. Тийм бодолтой ер нь бол байгаа. Окей. За. Гэтэ чамаас хоёулаа ах байна. Юу лээ? Чи юу гэж байгаа юм бэ? Үгүй. Манай амт чи 24-т гэсэн шүү дээ. 14-т. 24-т. За. Тий. Нанд одоо 24 хүрж байгаа мó? Тэгвэл дүү юм байна. Дүү юм уу те? Гэтэ үе гэсэн үг шүү дээ ер нь бол. Үе. Манай хоёр юуны орд вэ? Үе те. Юуны орд вэ? За манай нөгөө залуу ихлэ хариулчих тийм ээ. За би охины орд. Тэгэж яац. Хүү яаж байгаа юм бэ гэж шахах те. Би бас охины орд битгий ингээд манай охины юуны орд вэ? Би юу? Таалта. Ихэр гэж шахахтай. Таалаа. Йоо. Өстө мэрэгдүүлэх хүн байна уу гэж шахахтай. Би материал орд. Зүв байна гэж шахахтай. Ер нь чамд ингээд матчийн хувьд ямар үдээ яг ингээд орны зохицол нь те. Нэг Ордны зохицол дээр бол би яг одоогор бол яг өөртөө зохицолтой ордыг бол сайн мэдгүй байна. Гэхдээ ерөөсөө огт ингээд зохицдгүй бүтэхгүй ордоо бол мэдсэн. Тэрний юу? Мэлхий. За байхгүй л юм байна ямар ч. За. Окей. Тэгэд манай нэг экс маань охины орд байсан л та. Тэгэд ямар байсан? Тэг яагаад экс осны ойлгомжтой өстэй гэж шахах те. Би тэгтээ нөгөө нэг 8 сарын охин. Арслантайгаа арай ойрхон шүү. Тэгэж дөхүүлсэн. Дархан болдог шиг. Сайн эрдэнэс дархан шаадаг шиг. Би ер нь энэ шиг юм байлээ. Гэтэ бас амьдрал жоохон сонир шүү те. Арслан байжсан охин руу ундаг нь жоохон даарх те. Жоохон үлдээсэн болж гэх шиг те. За. Манай хоёр харсан чинь те яг одоо өмнө харж исэн охин байна уу? Лавгаг өмнө харж исэн мөн ер нь ямар нэгэн байдлаар ерөөс харж байгаагүй. Вау. Ямар гоё юм. Вау. Цаанаа нэг юм жоохон дургуйтэй. Окей. За, сүүлийн асуулт тийм ээ. Сүүлийн асуултыг асуугаад таад маань нэгнээс асуух асуулт байвал асуугаад байхгүй бол шийдвэрээ гаргая. За, манай хоёр залууд асуулт байна уу? Манай анхлуунд асуулт байна уу? Ойр хамгийн хийж үзмээр байгаа юм юу вэ? Манай залуу цаг алдахгүй тий шууд Харин яг л хиймэр яагаад байгаа юм чи юу вэ гэж шаад юм амруу нарах шаад. Яг чиний бодож байгаа шүү. Яг шууд хэл. Би юу ч бодог. Ойрд яг хамгийн хийж үзмээр байгаа юм гэхээр бол толгоонд л орж ирэхгүй байна л да. Тэгтээ яг сайн хэлж ерөөсөө сайн мэдэхгүй байна. Яг энэ ингээд Screen golf тоглож үзмээр байна уу? Golf. Гэтэ ингээд дотор өрөөнд дотор тэгээ голфын бөмбөг цохно гэсэн. Өрөөнд дотор гольф тоглох гэдэг. Тэ. тэр чинь амар уйдгартай юм шүү. Үгүй it's nice actually. Чи өөрөө юу хийх хүсдэг юм бэ? Хийж үзчихсэн үү гэхдээ? Хийж үзчихсэн үү? Голф тоглож үзчихсэн үү? Яг тийм screen golf-ыг шахахтай.
гольф тоглож үзээгүй байхаа. Гэтэ зүгээр нөө манай найз тийм газар ажилладаг байсан байхгүй юу. Тэн дээр нь очиод зүгээр найзаагаа хүлээнгээ нэг ганц 2 удаа бол ингээд зохиж үзчихсэн. Тийм. Надад яг ингээд нөө нэг зогсоо байрлалаас тоглодог тоглоомноос илүү юм хөдөлгөөнтэй тоглоомнууд илүү их таалагддаг. Босоо байрлалаас. За. Окей. Тий ер нь илүү хөдөлгөөнтэй тоглоомнууд тий. За. Би өөрөө бас 10 жилдээ сакс тоглодог байсан. Оо. За. За. Тэгвэл та хэд маань хариултаа гаргахад бэлнэ үү? Одоо манай та хэд маань ч гэж тий. Манай эмэгтэй маань тийм ээ хариултаа гаргахад бэлнэ үү? Шууд хэлэхгүй шүү зөө. Яг хоёр залуухан нүдийг ханиулна. Тэгэхээр яг бэлэн бол шууд хоёр залуухан нүдийг ханиулъя. Бэлэн биш бол асуулт асууя. Би зүгээр ингээд шууд тэр гээд хэлэх юм уу? Үгүй аль нэг рүү заах байхгүй юу? Нүдийг ханиулсныхан дараа зүүн үү баруун уу тий? За. Окей. За ер нь Бэлэн үү? бэлэн байна. За окей манай За хоёр тэгвэл манай хоёр залуунуудаа энэ чи. За манай ангилуун 3 тоолоод бүгд хариултыг сонсъё. 3 2 1. Яа. Таад яг энээс эмэгтэй хүн ямар амар сонирн болохыг ойлгож байна. Вау. Баярлалаа. Зяхэ гахтай. Тий, ер нь бол ялангуяа ихрийн ордны эмэгтэй хүн гэдэг бол таамаглаж шүүгшэхгүй тий. Өнөөч гэнэ шиг. Манай амар үнэн чи ингээ нэг юу надаас нүдэ нээчих үгүй асууж тий. Нэг ирээ тийм ээ. За. Окей. Тэгэхээр шийдвэр гарсан байна. Тэгээд манай танилцуулъя та бүхэндээ тийм ээ. Манай хоёр залуу бол мдэггүй байгаа учраас та хоёр маань шийдвэр маань ангилуу маань лавгааг сонгосон байна. За, лавгад баяр хүргэе тийм ээ. За. Окей, манай яагаад одоо жишээлбэл Анандыг те одоо жишээлбэл яагаад ингэ сонгоогүй вэ гэдэг шалтгаан хэлж төгөө. Тэгээ Ананд бас мэдээ цаашаа бас те цаана дараагийн юмнууд хэрэг болох юм билүү тийм ээ. Би өөрөө ер нь жоохон юм чөлөөт хувцлалтанд дуртай. Тэгээд Ананд маань болохоор айгүй юм классик те ийм Олд money стилээр хувцалтай те. Хамаанчууд ийш орсны. Бусдаараа л өөлөх юмгүй хөөрхөн залуу байна. Дараа учрах хэвээр бол учрах байлгүй те. Бас юм хаалгыг бүрэн хаахгүй те яг нэг юм хөл орох зайтай үлдэг. За яах вэ гэдэг. За окей. Лавгаад ер нь ямар санагдчих чинь те ер нь одоо жишээлбэл ангилуу ингээд өөрийг чинь сонгосон байна. Тэгэхээр тэр ямар санагдчих чинь. За би одоогийн байдлаар бол түрүүнээс одоо бүр амар бие барилттай ер нь нэлээд сандралтай. Яг одоо бол миний яг алга хөлөрсөн хэвээр байгаа даа. Та анзарч үйл өндөө арчаад байгаа даа. Амар юм том гарах ингэ бариад ахсах юм шиг. Яг хитрхи даруухан байж та найзууд үзээд ямар хотлаа дөөд гэж тэгэхэд ахaltaа намайг. Тэгээд яг өөрөөрөө байж чадсангүй тэгээд мэдээж цаашдаа юу болохыг бол таашгүй гэхдээ яг ийм хүн бол биш ээ л гэж хэлмээр байгаа. Вау. Гайхалтай. Олон хүний өмнө гарч ирээд бас бие барьж магадгүй тийм ээ. Окей. За ингээд би ч нөгөө олон өмнө өмнө тоглож ирсэн болохоос ярьж үзээгүй. Зөв. Үгээрээ биш үйлдэлээрээ харуулдаг тийм л залуу байгаа тий. За та бүхэн уусаа мэдж байгаа бох дээдлийн тоглолтыг үзчихсэн бол тий манай лав цэндийг бол мэдэх бах. За окей ингээд та хоёртаа баяр үргээ чаашаа тий. Тэгээ манай лавга бас сонгогдсон байна. Тэгээд та хоёр маань бас нэг гар барих ч юм уу тий ямар нэгэн тийм матч яг уу тэрвэрлдэг ч юм уу юу ч байж болно. Хэрвээ зөвшөөрж байвал. За окей. Ийм дипломат юм уу? Тий та хоёр маань уулын гоё тэрвэрлэгдсэн бол бас гоё цэвэрлэн тий. За эмхтэн би тамаагүй. Хамаагүй үрдэг үү? Тий үрдэг. Ангилуу зөвшөөрж гинөө. Зүгээр зөвшөөрж гинөө. Вау. За та хоёр маань гоё босоо тэрвэрлчихэ тийм ээ. Зүгээр залуу минь. Яа гайхалтай тэгээд өнөөдөр celebrity date болж өнгөлөө манай оролцогчдын бэлгийг. За окей. Эмхтэй. За. Окей бэлгийн гардууд. Оо манай камлаа уудаг шүү дээ. За манай ангилуун бол энэ брэнд уусаа сайн мэдж байгаа. Манай камлодын одоо бүтээгдэхүүн байгаа. За. Нөгөөх нь болохоор Impact Meats-ийн гав байгаа. За манай лав цэндтэй бас муу манай Unisearch Cumulative Lab брендийн гарын бэлэг муу Impact Meat. Impact Meat-ийн сахаргүй шүү манайхаа.
Ямар ч сахар байхгүй. За мөн манай маскуланы бас одоо тий хамгаалалт тий. Тэгээд чигшүүлэгч тэгээд байна. Тэгээд манай Impact Mints-ийн гаа байна. За ингээд угаасаа ашиглах баха тийм ээ. Буруу өндөө өгөөд байна. Ямар амар юм бэ та нар ч тий. За окей баярлалаа. Тэгээд та бүхэнд орцсон маш их баярлалаа. Wine авах. Wine-ийн бэлгэлээ тийм ээ. Та хоёр манай алийг сонгох вэ хоёрын? Юу те? Wine-ийн. За мэдхгүй юм байна гэж байна. За ногоон өнгөтэй илүү сонирхолтой харагдаж байна Окей, надад. гайхалтай. За, манай залуу маань бас энийг аваад цаашаа эмгтэй тэгээд цуг ширээнд суугаад. Та хоёр минь зүрж уух юм байна. За, окей. Толох уу? Cheers их үү? Зүрж уух уу? За. Хамаагүй гэдэг. Тийм та хоёр маань гоё тулгаа зөрөөд уучаа тийм ээ. Анд маань гэтээ ганцаараа үлдээмээргүй байна. Энэ донд бас ийм гоё залууг шүүрч авах охин байгаа гэж итгэлтэй байна. Тэгээд удахгүй манай хоёр маань одоо тий тулгалт хийгээд анандыг энд жоох эвгүй байдалд оруулсны дараа бид октоодыгаа охин байвал гаргаж ирнэ. Та маань өөрийгөө бэлдээд байж байгаа манай октод тийм ээ? Бэлэн үү? Октодыг сонсоо идэхөө. Та нар чи ямар сонио октод вэ гэж шахаад. За. Окей. За манай хоёр маань вайн аваад ивент тэтгэгч ерөнхий ивент тэтгэгч тины уламжлалыг шилжүүл тийм ээ. За. Маргааш бас тулгах болтгой тийм ээ. Хэрвээ та хоёр гоё болцоод тийм ээ. Маа заалаа жоохон гонигтэй тийм ээ манай ананд маань. За окей та хоёроо суудалд нь өрж байна. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч энэ их завгүй ажлын хажуугаар оролцсонд маш их баярлалаа. Я. Баярлалаа. Анхны одоо ойлгосон баха. Яагаад ч манай шоунд хүмүүс ордгийг тийм ээ? Одоо ойлгосон байх гэж найдаж чинь. За. Окей манай анандыг шүүрж авах эмэгтэй байвал яг одоо 3 тоолхын дотор гараа өргөөд гарч шүүрж авч болно. За тийм нэг найз руугаа заагаад байна тий. 3 2 1 байхгүй. Энэ биш зөөр юм айгу рандом байжсан. За байгаа мó. Анандын өндөр метр 80. 80. Ам дуудлага худлаад орж байгаа юм шигтэй. Анандыг зарлаа 3 2 1 гэж байгаа тий. Сүүлдээ ананд нь хэд юм бэ гэсэн шааж. За байхгүй тий. За окей байхгүй баярлалаа тэгээд сайн ихч нарын холбооноос маш гоё оролцлоо. Үнэхээр гоё залуу шүү. Баярлалаа. Баярлалаа бро. Манай анандыг сонирхох анандын тайпыг одоо сонирхдаг октод бас зөндөө ой сэтгэлтэй байна. Манай андыг яагаад танаа тайлбарч байгаа. За манай октод нэлээд эргэлзээтэй дараа нь хувьдаа чатлах гэдэг үзээд ах шиг үн тий. Дараа нь айжийн орохоор авчи дөө гэдэг яг тийм бодолтой тий. Тийм нууцхан ийм харилцах хүсэлтэй октод ах шиг үн тийм ээ. За гайхалтай тэгээд celebrity ихний болцоо таалагдсан байлаа бүгд хаалгач сонсодгоо. Яг ийм болцоо болгон заавал ийм хөгжөлтэй байх бас албагүй тий. Залуу болгон бас бит хоёр шиг юм байна гэж байхгүй тий. Аашаах. Тэгэхээр ийм гоё чин сэтгэлийн бас ярилцлагатай болцоонд бас байгаа. Тэгэхээр